Эрхэм сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 оны давгаас баасан гарагийн 22 цаг 10 минутаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн. За 2025 оны 3 сарын 19-ны 5 гарагийн дугаар шуудархад бэлэн боллоо. Студид хөтлөгч Ами, найруулагчаар ундрах, зам зочин хөтлөгч маань ирсэн байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгаад цэвэрлэх, уушиг цэвэрлэх эмт ургамлын төгс осол Кофлет, Мон Кафе Баскочи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа юм байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 150 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Орой минь төргий. Сайн уу, орой минь. Орой минь дээ. Бараг шүн. Шүний минь л болж явах шиг байна да тий. Миний бол унтдаг цаг. Ааха. За тэгэхээр ямар учиртай зочин ирээд сууж байгаа вэ гэхээр энэ ер нь хэмжээл радиогоор харах өнцгөө өөрчлөе буюу тийм ээ. Нийгмийн цөөнх одоо тийм ээ. Ямар нэгэн байдлаар буруу ойлгогдоод яваад байгаа хүмүүсийг урьж зочноороо оролцуулаад тэр хүмүүсийн дотоод ертөнцийн нь ямар байдгийг бэ? Тэгээ амьдралын яаж явагддгийг ер нь яаж яваад ийм сонирхолтой болчихоо гэдгийг мэдхийг хүсдэг, ийм нэвтрүүлэг хийхийг хүссэн. За тэгэхээр өнөөдөр бол одоо манай зочноор LGBT тийм ээ. Ийм төлөөлөл болсон. Одоо манайхаар бол одоо нийгмийн цөөнх гэж ярьдаг үстэй. Тийм. Нийгмийн цөөнх, бэлгийн цөөнх, хүйсийн цөөнх олон л нэршил байна. Ааха, төлөөлөл бас нэг хүмүүс маань оролцож байгаад бас баяртай байна. Яг энэ талаар зоригтойгоор дуурах хүн би бас олдохгүй дээ гэж айж байсан. Гэхдээ бас энэ талаар ярих гад хүрээд ирсэн танд бас баярлалаа гэдэг юм. Урьж оролцуулсанд баярлалаа. Ааха, тэгэхээр эхлээд нь ямарчсан манай үзэгчдэд өөрийгөө сонсогчтой тийм ээ танилцуулах уу. За тий, Кена гэж дууддаг. Тэгээд комедиан гэдгээр нэрээ олон хүн мэддэг баг. Уран зураач мэрэгчлээ. Тэгээд саяхан бас англид магистраа хийгээд ирсэн. Яг гендер судлалаар. Тий, тэгэл одоо ерөнхийдөө бол амар олон юм зэрэг хийх сонирхолтой. Тал талын сонирхолтой. Тий. Ер нь яг илүү бүтээлч байх бас дуртай. Тийм хүн байна. Тэгээд яг өнөөдрийн нэвтрүүлгээр бол илүү нөгөө LGBT тий зарим хүмүүс ижил хүстэн гэлтэгдэг, зарим хүмүүс болохоор LGBTQ. Тэгээд би бол илүү анги гэдэг нэр томьёонд илүү хайртай. Яг Монгол дахь тий олон жил амьдарсан одоо LGBTQ буюу одоо ижил хүстэн хүмүүс өөрсдөө анги гэдэг нэр томьёогоо өөрөмшүүлж ашиглаад одоо ингээд нутагшуулаад явсан үг гэхгүй юу. Тэгээд би өөрийгөө бол анги хүн гэж Монголд. Тэгэхээр одоо анги хүн гэж ярихаар хойлоо болох юм байна тийм ээ. Анги хүмүүсийн төлөөлөл. Тий. За тийм байна. Тэгэхээр энэ талаар хойлоо ойлголт эхнээс нь бас өгөх ёстой бах тий. За Монголд одоо ярьж байгаа энэ талаар одоо юу гэдгийг танаа одоо бүлгэм одоо юу гэдгийг тийм ээ. Хамгаалдаг ийм газар, эрхийг хамгаалах газар ч гэх юм уу байдаггүй юу? Ер нь байдаг. Одоо агдмал тий эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо л гэрлэх ёстой гэдэг юм хитрхийн нөлөөлөд одоо хаагдмал болцсон болов гэж би бас хардгийн. Нөгөө талаас одоо айгүй олон судлаачид бол тий Монгол улс чинь харин ч илүү бэлгийн эрхчлөлтөдөлтэй нээлттэй байсан байна. Одоо эмэгтэйчүүд нь тий бас одоо юу гэдгийг эмэгтэйчүүдийг заавал онгон байх ёстой, онгон байж гэрлэх ёстой гэдэг ч юм уу тий. Насаараа ганцхан эр хүнд одоо ингэж харьяалагдаж ганцхан эр хүнтэй сексдэх ёстой гэдэг тийм ёс заншил ч юм уу, тийм үзэл санаа Монголд ерөөсөө байгаагүй. Энэ бол илүү библ ч юм уу баруун талаасаа ингээд барууны орнуудад тархсан үзэл одоо үзэл суртал байсан. Тэр маань одоо сүүлийн 100 жилд одоо Оросоор дамжаад ч юм уу бас кино, медиагаар дамжаад ингээ ирээд манайх юм шиг болцсон байгаа байхгүй юу? сууршчаад байна шүү дээ. Туршаад одоо баг манайх юм шиг хүлээж аваад байна. Одоо тэгэл одоо Монголын нэг өдөр гэл бидний хайртай зураг шүү дээ. Марцсан шарвын тэрийг ингээ сайн харах юм бол бүр ингээ бидний өдөр тутмын амьдралыг ингээ олон талаас нь зурцсан маа шүү дээ. Тэрэн дээр сексдж байгаа хүмүүс амар их байдаг заяа. Тийм бэлгийн харилцаа маш их байдаг. Тэр дунд хоёр эрэгтэй хүмүүс бэждэг байхгүй юу? Тэнгууд манай монголчин тий хоёр эрэгтэй хүний секс, хоёр эмэгтэй хүний одоо секс гэдгийг одоо сексддэг хоёр эмэгтэй хүнийг бадаг гэдэг сайхан үг байна. Бүр дээр үеийн тий бадаг. Бадаг. Тий одоо тэр мэр чи одоо яг үндэ одоо түүх мөнхөр нь судлаагүй л байна л та. Гэтэ тийм үг ингээд Монгол одоо үгийн нэр томьёо толь бичгээр байна. Тэгээ бодгоор чин бид нар одоо дээр үеэсээ сексдэл байсан марцсан шарав тэрийг одоо өдөр тутмын амьдралын нэг хэсэг болохоор л хоёр эрэгтэй хүн бие биентэйгээ сексдж байгааг одоо зурж байгаа байлгүй тий. Тэн дээр гаргаад ирсэн юм шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ талаар ярьж байгаа. Тэгэхээр таны хувьд одоо би одоо яг юу гэж зөв асуухаа мэдэхгүй байна л да. Энэ төлөөлөл ингэж авдаг. Тэгэхээр одоо ижил хүүст анги хүн таавар тийм ээ. Тэгэхээр эмэгтэй хүн сонирхдаг. Тийм болж таарад байна шүү дээ. Тэгэхээр энэ талаар хойлоос ярилцъя. Би бас нөгөө энэ талаар сайн мэдэхгүй буруу зүрх юм асуух надад битээ гомдоор яана уучлаарай. Зүгээр одоо хүмүүс хамгийн гол нь
асуухгүйгээсээ бодлоод л би нэг буруугаар ойлгоод идэг гэж боддоо шүү дээ тий. Тэгээ яг хөө мэдээж муухай асуултууд байна л та. Гэтэ өнөөдөр чинь асуултанд хариулах гал ирсэн ч. Тэрийг л хойлоо нэг жоохон зүг ойлгоо тийм ээ. Энэ дэлхийн ертөнцийн дээр чинь маш олон хүмүүс амьдардаг. Бид нар тэгш хэрэгтэй. Тийм ээ нэг хүндлээ. Заавал тэр хүмүүсийн үзий хадгалтай хараж өргөд авах ямар шаардлагатай гэдэг үднээс жоохон ч зүг ойлголт өгч байсан. Тэрнээс гол ирээд дэмжээд ч юм уу сурталчлаад ч юм уу энэ бол биш. Тийм хүмүүс сурталчлан дэмжлэн гэхээр би ингээ гайхаад байхгүй. Ингээд хүн зүгээр амьдарч байгаагаа ингээд хүмүүс зүгээр ярьж хахад сурталчилж гин гэж ойлгоод байдаг. Ингээд за тэр жоохон тэгээ танаас эхлэв тийм ээ. Тэгээ би ерөнхийдөө бол яг хөө мэдээж бид нар ч одоо ямар орчинд өсөж байгаа байлээ те ингээл аав ээж гэл харж гин эр им хоорондоо суудаг гэл ярьж гин зурагтаар ахуулаад те гүнж мүнжин заавал ханхүүтэй байна тэрийгэ хүлээж гин гэл ингээл тэгэнгუут чин багасаа ингээл бид нар чин жоохон байхаас ахуулаа за би одоо гүнжин юм бол заавал ч ханхүүтэй ах хэвээр байна гэл тийм ойлголттой өсөж байгаа штэ. Тэгэл өсвөр наснд чин бидний одоо ойр орчинд ямар мэдээлэл өгөхтэй байсан биш. Тэгэнгუут чи ингээл үеийн найзууд тий одоо эмэгтэй найзууд маань одоо хүүгүүд яриа шохорхол юмгууд чи бидсэн тех ёстой байна гэл тий тэр нийгэмд байгаа. Тэгээ нөгөө талдаа ижил хүсдэг хүмүүсийг айгүй мухагаар ярьдаг шүү дээ тий. Адаглал одоо юу гэдэг нийгмийн болохгүй бүтэхгүй бүх юмыг хийдэг. Тий Монголд аз жаргалтай амьдрахгүй гэдэг ингээд тэр юмнаас болоод өөрийгөө тий гэж аваад байна. Тэнгуү чи өөрийгөө ерөөсөө ингээд би тэрний нэг хэсэг юм байна. Би тийм байх боломжтой юм байна гэж бодож чадахгүй ингээд тэрийг амар дараадсан байгаа хгүй юу. Тэгээ мэдээж ингээд жоохон том болонгууд чи надад ерөөсөө хөвгүүд сонирхолтой биш те ингээд зүгээр л одоо юу гэдэг би одоо эрэгтэй хүн дургуудээ биш заяа. Нэг юм сонирхол татахгүй. Зүгээр л сонирхол татахгүй. Хит орчим наснаас мэдрэгдэж байна. Ер нь яг ингээд огт сонирхгүй, ерөөсөө нэг сонирн биш байгаагаа нэг 15 16 таттай анзаарсан. Яагаад гэхээр ингээл нөгөө чи яг өсвөр нас байнгут чи манай найзууд ингээл үерхээ салаал тий. Тэгмүүд ингээд надад тэр нь байхгүй. Тэгээ юу болоод байна гэд ингээд гайхангууд би ингээд ер нь бол хизээж хүнтэй гэрлэхгүй гэж боддог байхгүй юу. Яах юм гэрэлч те юу хайр те би өөртөө ганцаараа л байна гэж амар боддог байсан. Тэгсэн чинь зүгээр л би ингээ эрэгтэй хүнтэй өөрийгөө төсөөлөхгүй байгаа болохоор ганцаараа байх хэрэгтэй мэн гэж бодоодсэн байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол найзуудтайгаа ингээ явжсэн чинь хүүхдүүд чи ярьж эхлэн штэ би нэгэ гомоо гэж шоглол тий. Зарим нь тэгэл намайг чи амар сонио яага ингээ эрэгтэй хөх сонирхдаг юм нүрт ингээл ярангууд нэрээ яагаад юм бол гэж бодож эхэлж байгаа. Өөрөөгөө бодож эхэлж штэ. Би яагаад юм ингээ амар удаан бодож жагаад юу үтсэн. Кинонд дээрээс эрэгтэй эмэгтэй хүн хоёулангийн сонирхдаг хүн байдгийн байна гэд яриа үсэж байгаа хгүй тийм кинонд дэр. Тэгээд би сонирхоод байна тийм ээ. Тэгээ би ингээд анх удаага ингээд амьдралтаа шоконд орж байгаа хгүй. Хөх ингээд зүгээр ингээд ярьчих болт юм уу гэд тий. Тэр чин гэхдээ бас 2008 9 он штэ. Тэгээ би ирээд сургууль дээр ирээд найзуудтай ярьсан чи тийштэй bisexual гэдэг тийм хүмүүс зөндөл хэд ч тэгээд амар энгийнээр хэлэхгүй юу. Тэгээд би ингээ bisexual гэхгүй хайж үзлээ. Хайж үзсэн чинь Монгол дахь LGBT төв ингээд монгол хэл дээр ингээ орчуулсан. Тэгээд ингээд баахан ютубер бичлэг ингээ баримтжуулалт энэ төр хийцэн те Монгол дахь одоо LGBTQ анги хүмүүс хэрхэн одоо амьдарч гин нөхцөл байдал ямар эдин гэсэн чи амар бүр харанхуй заяа амар дарк те гудамжин зодуулсан зохиулсан дээрлгүүлсэн гээд тэнгуү чин би айч чам чин би жоохон байсан те 15 таа. Яана би одоо ингээд өөрийнхөө амьдрах юм бол зодуулах юм байна, гудамжаар алхаж чадахгүй юм байна, монголчоос зүхтах хэрэгтэй юм байна гэд. Гэтэ нөгөө талдаа Монголд ийм хүмүүс байгаа юм байна гэх нэг ойлголт авснаа. За 10 жилээ төгсдлөө надад те энэ сэдв ерөөсөө хамаагүй өөрийгөө зүгээр бодохгүй бай гэд хичээл номоо хийж агаад тэр нэг 18 таа тухайн үедээ би ер нь бол манай найзууд амар гоё нээлттэйсэн. Тэгээд би найзуудтай хэлсэн чинь хамгийн анх найзуудтай хэлсэн үү? Тэгсэн чи зүгээр шүү дээ. Угаасаа яадгийн гэл заяа. Чи өөрөөр л байх хэрэгтэй шүү дээ гэл. Гэтэ уус чам мэдчихсэн ингээд. Ер нь гадарлагтаад гэж тийм мэдрэгдээд байсан байх тийм шүү лээ. Би тэгээ өөрийгөө мэдэхгүй хат чи яаж мэдсэн гэхээр яг хөө дээл нөгөө эрэгтэй хөвгт ярихгүй, банд ярихгүй байхаар дээл хүмүүсээс боддог юм шүү лээ. Та одоо юу гэдгийг найзууд нь банд ярьж явж штэ тийм. Сайн банд одоо эрэгтэй мөрөгтэй гэж явж байгаа та таалагддаг эмэгтэй хүн гэж ярьж ирсэн юм.
охин ч юм уу үеигтэй юу ч ярихгүй зүгээр яриаг нь сонсоол ингээл хамт байгаал. Өө тийм үү ямар сони ингээл. Гэтэ юу юм бэлээ? Тэгээ ингээ ярихгүй байж штэ. Тэнгууд хүмүүс зүгээр нацтай ярихаа болчих юм блэ. Одоо Кенатай үгүй харьцаа болох биш заяа. Кенатай одоо үерхэл ч юм уу бандмент ярихгүй талаар ягаад гэвэл би чинь бас нөгөө эргүүлээд нэг сэдв өгөхгүй штэ. Тэнгууд зүгээр хичээлээ ярьдаг ч юм уу, зүгээр багш нараа ярьдаг ч юм уу. Нэг тэгээл нэг өнгөртөл байсан юм л л дээ. Тэгэл би чинь манай найзууд өстой адилхан номоо эрэгтэй хүн сонирхдаггүй баг энэ төргээ бодцоо явжсэн чи сонирхдаг байгаа хгүй юу. Зүгээр надтай ярьдаг одоо тийм шүү дээ. Сэдвэл биш байж тийм юм лээ. Тэгээд одоо бол хамаагүй яринтэй тэд нар чинь нөхрөө ярина. Одоо манай үеийн чи хүүхд нүгт гаргацсан тий. Нөхөр мөхрөө яриад ингээл явангууд би одоо юу гэдэг эрэгтэй хүнээ ярина штэ найз хомогноо яриад ингээл одоо л айгуу гоё ингээд нээлттэй болцсон. За би нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад та тэр хооронд нь хоолгоо оргож байгаарэ. Удаа яриад харамт сангадаг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар утаанаас уушгаа цэвэрлэлийн уушиг цэвэрлэлийн хэм тургамлын төгс ослол кофлиг танилцуулъя. Тэгэхээр утааны үйлрэлт дуусч уушгаа цэвэрлэх боломж бүрдэж байгаа энэ 3 сард уушгаа цэвэрлэх 5 зуршлыг 10 өдрийн турш хэрэгжүүлж уушгаа цэвэрлэх аянд нэгтгийг уриалж байгаа юм билээ. Тэгэхээр 2-оос дээш насны бүх насныхан агаарын бохирдолтой орчинд амьдардаг. Тэгээ тоосон цортой орчинд ажилладаг, тамхи татдаг, утаатай утаагүй, за ханаад том уушгины өвчнөр өвдсөн, эсвэл саяхан идэгсэн хүмүүс архаг уушгины бронхитын хүмүүс хийх нэ. За тэгэхээр 10 өдрийн турштай амьсгалын дасгал өдөр бүр 10-аас 15 удаа хийх нь 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэлх усыг зөв уух нь 10 өдрийн турш зүгийн бал чихэр өвс литр Google модны давирхаа зэрэг эм тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх кофлитийг өглөө өдөр 10 мл-ээр уух нь за хүүхэд бол 2 наснаас дээш 5 мл-ээр тус бүр 2 удаа уух нэ. За нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлет болдог бол нэг хүүхдийн 10 өдрийн хэрэглээ 1 шил кофлет болдог байна. За мөн үргэлжлүүлэн утлахын 10 өдрийн челленжийнхаа 2 дахь 5 дахь 8 дахь өдрүүдэд хийх нь за уушгинаасаа цэрэг гадагшлуулах идэлхийг болохоор 10 өдрийн челленжийнхаа 3 6 9 дахь хоногудад нь хийх нь. Тэгэхээр та өөрийнхөө төлөө гэр бүлийнхнийгээ бас уриалаад өвлж хорцсон уушиг 10 хоног одоо хоногийн челленжэд хийж цэвэрлээд аваарай. Уушиг бол хамгийн хурдан цэвэрлэгдэх эрхтэн тул та уушгинда 10 өдрийг зориулаад хэрэгжүүлээрэй. За мэдээлэл авах утас нь 80 18 2084 88 80 53 16 гэсэн дугаар байна. Худалдаа авах газар нь Агар баруун сүлжээ эмийн сангаас за 76 10 76 77 76 10 76 77 дугаараас бас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Сошиал аяг нь Агар баруун цахир төмөргээд яхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан утаанаас уушгаа цэвэрлэлийн уушиг цэвэрлэлийн тургамлын төгс хослол кофлит байлаа. За хамтайгаа сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Өнөөдөр бас зочинтой дугаараа хийж байна. Тэгээд сонин содорхолтой ертөнцтэй хүмүүсийг үрж ирүүлвэл надад бол үнэхээр таатай байна. Таныг бас ирсэнд баяртай байна. За тэгээд 10 жилдээ ерөнхийдөө тим гэдгээ мэдсэн юм байна. Тэгвэл хамгийн анх хизээ одоо эмэгтэй хүнийг шохоорхож эхэлсэн бэ? Яг го шохоорхоо яваад ирсэн билээ. Тэгээд тэрийгээ дараал те би найзлаад байгаа юм байна гэдэг юм. Яг одоо ингээд манай найз чинь цэцэрлэгтэй дурлсан морилж ирсэн яриад төсөхгүй юу. Тэг би гайхаад. Тэг яг бүр том болоод тэг өөрийгөө хүлээн зөвшөөрөөд яг хүлээн зөвшөөрөхийн тулд чинь бас бүх амьдралаа ингээ ухрааж удаж байгаа байхгүй юу. Тэгсэн чи цэцэрлэг таахын л би ингээд бүр краш браштай байсан байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө краша ургуулж одоо л хамт амьдрын үрд байна энэ төр гэл ингээл. Гэтэ яг хамгийн ихний би ингээ ойлгосон заяо. Ичээдсэн билээ. Тэр найз хайжууд. За яг ингээд хажууд нь байхаар л ичээнгүүрээ. Тэгээ ингэсэн. Тэр чи ингээд октод чи ингээл бүгдээрээ цэцэрлэгт ингээ нэг том өрөөнд унтж байгаа байхгүй юу? Унтдээ штэ угаасаа. Тэгээ ингээд мэдээж багш хуваарлц орон дээрсэн чинь нөгөө хүүхдүүд чинь октод чинь найзуудаараа хамт мамт ингээд ороо зэрэгцүүл мэрэгцүүлээд би солилцчихгээд ингээд ус байхгүй юу? Тэгсэн чинь манай нөгөө сайн найз хойлоод ч гэсэн ингээд бусад найзууд шиг ингээд хамт зэрэгцээд унтъя л та. Чи ингээд дуртай чихмэл тоглоом авчираад би бас дуртай чихмэл тоглоом авчираад ингээд маргааш унтыг хэлсэн чи бичсэн. Би хичээд бүр заяо. Бараг хүнд хэлж чадахгүй. Бүр ингээд чихмэл тоглоом авчрах ёстой шүү дээ. Тэгсэн чи ээжтэй хэлж чадахгүй заяо. Бүр ингээд тэг юу гэж хэлэх юм? Яагаад ч юм ингээд цаанаас ингээд нэг өөр юм байгаад байна гэдэг мэдсэн. Тэг би хамт унтаагүй. Зүхтаацсан уу? Зүхтаасан шашин унтдаг орон дээр унтаал яах юм бэ? Нийлүүлээгүй юм байна ямар ч хэлсэн. Тэг амар хичээд сандраадсан бүр тэгж хэлсэнс нөөш. Тэгээ яг зуны амралт болсон чи амар гуниглаад одоо яана гэдэг. Тий одоо ингээл зунжин байхгүй. Миний бодлоор яг тэр дараа жилийн сургуульд орох байсан юм шиг байгаа. Тэгээ ингээд дахиж уулзахгүйгээ мэдээд ингээд байсан. Гэтэ яг амар бүдүүлэлт дурсамж л та. Тэгээд манай цэцэрлэгийн найз сонсч байвал хамтдаарэ. Анхны хайр минь л юм байна штэ. Ер нь бол бараг тий тийм л юм шиг үлээ. Тий жоохон байхын нэг тийм шохорхолтой байсан. Тэгэл ер нь гэтээ
бага анги мангидахтай амар хөөрхөн охтууд, царилэг охтуудтай ерөөсөө найзалдаггүй. Нүг хичээд байгаа юм чинь. Тийм хүмүүст халтаж өрөхгүй байна тий. Тийм ерөөсөө ойртдаггүй. Яг хөө ингээл амар олон найзтай, одоо ч гэсэн олон найзтай л та. Гэтэ багаасаа ерөөсөө амар хөөрхөн байх юм бол ойртдаггүй. Юм ярьж марихгүй. Тэгэл яг их цантай санагддаг гэсэн бах би бол. Уулын дээр чи халгаад байгаа юм биш тий. Тий ингээ ерөөсөө ойртохгүй, яршиг шиг тий цухтаад дотроо тийм байсан мөлий. Хүн чинь шиг. За тэгээд одоо яг хайр дурлал руу орё лээ тийм ээ. Зөвхөн хайрлсан, дурлсан. Аха. Тэгээд чи одоо 18 тадаа ерөөхдөө ангийнхтай өөрөө ойлгочлоо шүү дээ тийм ээ. Тий, найзуудтай хэлээ за окей гэл. Гэхдээ тэр чи амар шинэ ертөнц байгаа шүү дээ. Аль хэдийн үеийнхэн маань 12, 13 тагаас эхлээл шохорхоол болзон яваал худлаа үнэн тэгээ мессежлэл чатлаа салж нийлцэн тийм туршлага байхгүй. Тэгээ яг ингээ 18 тадаа ингээ өөртөө ижилхэн хүмүүстэй хамт тий орж байгаа хгүй ханзаа манзаа баар мараар орол анги хүмүүс ч бас ордог баар мартай шүү дээ. Тийм байхгүй юу? Тустаа гэж. Тустаа гэдэг. Гэхдээ яг хин ч орж болно л доо. Гэхдээ ер нь бол илүү одоо цугулдаг газартай тэр мишин ороод гэтээ мэдээж бас арай жоохон байсан тий аав ээжтэйгээ хандлт тэгээд яваад байна тий. Ямар шүү тэгэл найзуудтай бол гэтээ хүн ер нь өөрийн хөрөө нээлттэй байх тусам хүмүүс нэг санаа зовхоо болчт юм лээ. Ингээл хамаагүй тэгэл тийм үү за хамаагүй шүү дээ. Тэгээд тэр хэрээрээ ингээд гоё чамаг хүлээн зөвшөөрдөг найзуудтай болоо явуулсан. Гэтээ ер нь болцоонд явахгүй л байсан ингээл мэдхгүй шүү дээ тий яах ёстой юм. Учраа олохгүй байгаа даа тий. Яах ёстой юм тэгэл бас найзлаад байгаа юм шиг үгүй ч юм шиг ингээл явж байгаад би нөгөө суйст тий дээд курсын ихчтэй дурлаад. За нэгдүгээр курсын хавар амар гинт дурлаад хараалт дурлцсан уу? Бараг л. Хойноос нь хараад заяа. Урдаас ч биш шүү. Гоё юм тас хар урт үстэй. Ингээ урт талхацсахгүй би тэг ямар гоё үстэй юм бэ гэж бодчихсон чи коридорт над руу эргэж хараад бүр тэр зүгээр кино заяа. Тэгэл би дурлцсан. Тэгэл тэгэл бараг амар хүчтэй дурлал. Тэгэл ангийн мэдээд авчиж байгаа. Тэгэл байнга ингээл хаалганы хажуугаар нь яваал зурж байгаа зураг мургийг хараад тэг яж чад амар авьяастай заяа. Үнэхээр авьяастай. Тэгэл яг найзууд болол амар хөөрхөнлээсэн л та. Тэгэл хагас жил амар анхны юм хүчтэй мэдрэмж төрөөл. Тэгээд нэг хагас жил үргэлжлээд одоо ч гэсэн яг найзууд угаасаа одоо манай хүн чинь хөхмөхтэй ер нь би хайртай гэдгийг хэлж байгаагүй юу? За яг хайр одоо тухайн үечтэй хайр гэдэг чинь бас ингээл амар шохорхдаг гэдэг чинь хизээ хүрхэн мэддэггүй том мэдрэмж санагдчихсан. Гэтэ ер нь бол намайг өөрт нь дурлсан сайн байсныг бол мэднэ. Тэр мөрөн дээр нэг асуудалтай байгаагүй тэгэл гайхаал тийм үг гэл өнгөрчихсөн. Тэгэхээр би нөгөө юу яагаад крашийнхаа анхныхаа хайр краш юм да тий. За тий анхныхаа хайраас айгуу гоё нөгөө зурсан бүтээлийг худалдаж авсан. Өмнөх жил яг ингээд тий чи хідээр зархаа ингээд амар гоё хоёр бүтээлийн худалдаж авсан. Тэгээд өөртөө тас өгсөн бэлэг байсан. Сэтгэлд уяатаал яваад байгаа юм байна шүү дээ бас тий. Уяатай чаашиг гэтээ ингээл тэр чин анхны хайр чин бас амар гоё ингээл залуу насны гэгэн дурсамжтай бас надад тийм муухай юм ерөөсөө хийгээгүй. Бас муухай жолно шүү дээ тийм биз дээ. Гомдоос ингээл лесбиан охин ирснэ ингэсэн ямар заваа ингэж хүн бас реакцлж болохгүй. Тэгэхэд тэгээгүй те ингээл хүний гоё мэдрэмж гэл. Тийм үү заа гэл. Тэгэл амар хөөрхөн л идэг. За хоёулаа хайр дурлал бол явж өглөө. Тэгвэл одоо хамгийн хайр дурламтай шүү дээ. Хайр. Ингэж хараалыг дурлал ингэж хараалаа. Ярил дуусахгүй. Дурлалын ярил дуусахгүй байна тий. Ааха. Тэгвэл энэ талаараа мэдсэн тийм ээ. Одоо хэлчлээ хамгийн эхнээд хэлсэн хүмүүс бол мэдээж хэрэг хамгийн ойр хүмүүс найз нөхдөд хэлсэн зүгээр үлээж авсан. Тэгвэл хамгийн хэлэхэд хэцүү хүмүүс буюу гэр бүлийнхэн. Би бүр хизээч хэлэхгүй гэж бодож исэн заяа. Угаасаа манай гэрийн чинь тийм амар нээлттэй хүмүүс биш ахгүй юу? Биш. Тэгэл би за ер нь тэг гэр бүлхэндээ хэлэх албатай мó те хин хинийгээс стрессжүүлээд гэл. Тий, тэгж бодож исэн. Тэгс чи баригдцсан. Яаж байгаа баригдчих та. Хизээ баригдчихва. Үгүй яах вэ? Би ч одоо ингээл итгэвтэй ингээл яриад аманд орсноо ингээл чилчил явж идэг хүн болохоор яаж баригдсан бол мэдэхгүй. Ээж надад хизээж хэлээ. Ээж барьцсан мэдцэн. Тэгээд хөөх юм манай ээж бөөн босон сэтгэл санаагаар унаад тэр мөрнөөс болоод аюу асуудалд ороод намайг ч алан талан дээрээ тулаадгүй. Тэгэл Монгол ээжийн л хайр штэ тий ална гээл штэ. Алаадч болох найзуудаа байсан. Алаадч болов. Тэгэл нөгөө амар их айцтай ингээл болохгүй тий хамгийн нийгмийн болохгүй бүтэхгүй хүмүүс уруу татгцсан байна мэн гээл. Энд чинь ингээ байж болох тий зам ёсны зүйл гэдгийг хүлээж авч чадахгүй. Угаасаа социализмын үед төрсэн ч одоо бас социализмын үед чинь одоо анги хүмүүсийг чинь бүр нууцаар тагнаж магнадаг байсан штэ.
Тэр нийгмийн хүн ч одоо яаж ч ойлгох вэ? Тэгээд ч би тэгээд гүрийцэн за яшааш те энэ богинохон амьдралд Хэлсэн дээр гэдэг үү? тий одоо хамгийн гол нь би ингэж үзэхгүй ээжд үгүй худлаагийн гүрийчгээр хамгийн гол нь ингээд тэрний худлаа юм чи ингээд байн гарч ирнэ. Тэгээ дахиад л баригдана. Дахиад л ингээл энэ байх юм за ерөөсө гүрийгээ гүрийцэхгүй тийм ээ гэж бүр шууд гүрийцэн заяа. Үнэ л гэсэн үү? Тий үнэ одоо тэгэл яах вэ? Таал буруугаар ойлгоод таал намайг муухай гэж бодоод шүү дээ. Гүрийц. Тэг амар хэцүүсэн ер нь бол. Хэрэг удаа. Ер нь бол би тэг гэрээс явцсан. Аа. Гэрт хүн байхгүй хань бүх юм аваад би ерөөсөө л өөрөөрөө амьдрий гэх. Тэгэхгүй намайг ч 20 морин гэрээс гарахгүй марахгүй гэцэхгүй. Тэгэл ах л та. Тий. Тэгэхээр нь би за тэгээ яг бүр шүүг цагдаа дээрээ тулгаашгсан. Тэгээ би за энэ богино хугацаа тэгэл гүрийгээл гаргачихъя гэл. Тэг яг ээж бол өөр хүмүүнд хэлэхгүй, аав маавт чи хэлэхгүй гэдгийгсэн. Тэгээ өөрөө бас нэг явж байгаад хүний эрхийн өмгөөлөгч жилүү хуульч хүн дээр очиод яриа зөвлөгөө авсан гэсэн. Тэсэн чинь нөгөө нь бас айгу та ингэж те эсэргүүцлээгээд те аль хэдийн насанд хүрсэн 21 22 хүрсэн хүний амьдралыг та шийдэхгүй. Тэгээд ч энэ ч одоо зам ёсны зүйл мүлгээ хэлсэн чи арай давширсан. Гэтэ мэдээж тэгэл одоо хүртэл намайг ингээл одоо нөхөртөө болно эцтэй гээл нэг нөгөө хүлээлт нь яваад штэ тийм итгэж өгөхгүй байгаад штэ. Тий. За хараач үгүй бах. Одоо нэг төр зур сонирхож байгаа. Одоо болчихно. Одоо миний охин үнтэй суучих хүүхдтэй болчихно. Бараг хүүхдтэй болчихвол чи зүгээр болчихно гэд. Гэвч чи хүүхдтэй мөртлөө зөндөө одоо эмэгтэй хосууд зөндөө штэ. Хамт ингээ амьдралаа босгоо явж идэг. Тэгээд тэгтээч би одоо дээ юм хэлэх байсан. Тэгэл ээж нэг жоох юм яриад тэгэхээр за хоёулаа тэгэл яахаа мэднэ үсттэй гээл те дундаа хийгээл Учраа олоод одоохондоо тийм ээ. А тэгвэл аав мав ч мэддэг байх юм уу? Мэддэг байгаа. мэддэг одоо мэддэг юм шиг хаяа мэдхгүй одоо тэгээд хамгийн гол нь нөгөө намайг том толгойтойг мэднэ. Тэгээд би чин гэрийнхэндээ одоо нэг лай учруулад сайн байхгүй. Өөрийнхөө амьдралыг аваад явцсан болохоор тэгээд тустай амьдрдаг маань амар нөлөөлтий. Тийм болохоор нэг харахгүй байгаа шүү юм тий. Тийм тэгэл яаж нэг чинь хэр чин би одоо доктороо хийн мэн гээл амын таглалцдаг ш одоо хичээл ном гээ завгүй байна гэл. Тэр одоо юу гэдэг тий хамаатан садан гээл нөгөө баахан хүмүүстэй бид нар ч монголчууд хамааралтай амьдэрдэг шүү дээ. Тэгээ тэр мэрийг мэдчихгүй гэдгээс л их санаа зовж байгаа болоо да. Амар санаа зовно бүр амар хэцүү. Мэддэг юм байгаа юу? Анги найзууд донд байгаа манай үеэлүүд бол мэдх нь бол мэддэг тэгэл дундаа игээл явж идэг. Гол нь нөгөө нэг бусад анги хүмүүс бас байна л та бүр амар ойрхон байдаг тий аав ээж нь ингээд яадаг бас хүн хүнээсээ шалтгаална. Одоо би чинь бас ингээд тоглоом шоглоом хийгээд нэг худлаа үнэ ингээ өөрийгөө аваа гарчлаа. Авч гарч чадахгүй тийм хүмүүст амар хэцүү байхгүй. Тэгэл насны ингээл гэр бүлээсээ хөөгцсөн гэр бүлийн одоо хамаг тий одоо юу гэлээ булхаан энэ төр гэсэн тэр юм амар хүн дээр тусдаг хүн байдаг байхгүй. Тэд нар чинь сэтгэл зүйн хувьд амар хэцүү байдалд яваал тий одоо юу гэдэг хүн ямар юм тулж байгааг мэдэхгүй л тий би бол гэтээ давж гарахад амар хэцүүсэн гэтээ даваад гарсан. Өөр танд яг ээжийнхэн би бодож суулаа л да ээж чинь за миний охин бол төр зүрийнхаа одоо юу гэдэг тэр хэсэг бүлэг хүмүүстэй нийлээд уруу татагдаа тархиа угаалгаад чиний төр ингээ яваад байгаа юм шүү чи болчихно гэхэд нь нэрээ чүүлэг зэрэглэж суудаа байдаг өөртөө шүү дээ. Тэр чинь энэ чинь нийгэм нь угаасаа ингээл чи амьд ажиллахгүй чи өөхөх ёстой гэдэг мессеж дунд амьдарч байгаа хүмүүс нэрээ юу илээ гэж бодохгүй байна. Гэхдээ гол нь яг ингээд за яг амар аз жаргал ч юм уу хүмүүс ингээл хитрхийг аз жаргал амиа хичээлээ гэж боддгийн. Тэр нь яг ингээд амьд яваагийн нэг хүн чинь нэг юм утга учир мэдэрдэг дээ ингээд би гэдэг хүн чинь энэ дэлхийд оршин тогтнож доо гэдэг нэг тэр мэдрэмжээ ингээд сонсохоор би ингээд миний хувьд те би энэ хорвоо дээр төрснийх өөрийнхөө амьдраа явж байгаа мэдж байгаа хгүй те уул сууртайгаар тэр мэдрэмж нь амар юм тод байна. Тэгэнгүүт ингээд өөрийгөө одоо юу гэдэг эрэгтэй хүнтэй байна гэж төсөөлөхөөр ч юм уу өөрийнхөө энэ оршихуугаа дарж ийн гэж бодохоор ингээд амьд явах ямар ч надад шаардлага байхгүй. Хүчээр л шахуу болох гэдэг шүү дээ. Ямар ч надад амьдрах утга учир байхгүй. Яг хөө ингээд аав ээжтэй амьд харагдаж болно. Гэтэ би нөх ингээд энэ хорвоод оршин тогтноод одоо амьд те бөө юм болж тэр ингээд цөөхөн одоо юу төлөө нөгөө 10,000 будаа хасгаад энэ тэр юм үзүүрдээ тогтсон юм шиг байдаг. Тэр аз маз гэсэн юм байхгүй. Ингээд би амьдрч яах юм л зориг байхгүй. Хүмүүс юу ч байхгүй болчиход байгаа юм биш үү? Тэгэл хайрлж дурлж чадахгүй байх гэхэр чинь хүн ер нь яаж амьдрах юм те. Өн хажууд нэг хүчээр нэг амьдралаар те тэр хүмүүсийн хүслийг үзье. Тэгэхээр яг ингэж амьдарч байгаа хүмүүс бас байгаа бах те танахны одоо юу гэдгийг гэр бүлийнхэндээ мэдэгдээгүй. Хүчээр нэг хүртэ олцсон. Хүчээр их нэртэй олцсон.
Тэгээ цаанаа нэг юмстай амьдын тамаар л яваад байна штэ. Өдөр хоногийг арай гэж өнгөрүүлж байгаа. Тийш. Үгүй яг уу зарим нь тэгэл тасцсан юм шиг явдаг л ах. Над руу тэгэл бараг 50 60 та хүмүүс бичдэг штэ. Тийм үү. Тэгээ хүмүүс яг уу ингээл одоо анги хүн ижил хүстэн гэхээр дандаа нэг 20 30 та хүн төсөөлөд иддэг. Яг үнэ. Тэгээ шинэ залуу үйл бодоод байна штэ тэр чинь. Тэгтэл 50 60 те хамаг амьдралынхаа бүх насыг зүгээр л дүрсгээд эсвэл өөрийгөө мэдхгүй дараад амьдрсэн зөндөө хүн байгаа хгүй. Над руу ингээл бичдэг те би чамайг юм нээлттэй гад чи санаа зовж гин. Гэхдээ би ингээд те энэ цаг үед амьд одоо 20 морьтой байсан ч болоосой. Тэр хүн чи яахын амьдралаа одоо буцааж чадахгүй. Гол нь тэгээ нөгөө залах хэдийн өвөө мөвөө болцсон. Ачнараасаа одоо айж гин. Хүүхдүүд маань намайг яаж чичлэх бол гэж айж гин гэл те. Монголд ч одоо дээрээс нөгөө настай хүмүүсийн одоо хүчрхийлэл гэж байна шүү дээ. Нэг гэр бүл те хүүхдүүд нь настай эцэг эхчүүдэд одоо хүчрхийлэл байлгаад байна гэсэн судалгаас амар байна. Тийм айц ихтэй тэгээ нөгөө би тэ амьдралдаа ингээ ганцхан удаа ингээ хүнтэй уулзаад үзчих юмсан. Надад хос олоод байгаа хүстэй. Хос олоод өгөөч гэж над руу бичдэг шүү дээ. Тэг би яаж болох юм тийм үстэй. 50 60-д хүрсэн хүмүүс ч бас миний хүрээлэл биш шүү дээ. Тэгээд ингээд зарим нь яг зүгээр бараг л ууггүй нэгэ хуваалцаал бичтیں۔ Тэгэл би одоо тэг юу хөтэ сонсч л өгдөг шүү дээ. Тэр чинь хамгийн том тусал та. За би хамтралч танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байгаа юм байна. Тэгэхээр Баскучи гэж юу вэ гэхээр 1883 онд Италийн Монте Чириноны хотод үүсгэн байгуулагдсан Кафе Баскучи дэлхийн 25 улсад 600 гаруй салбартай кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй брэнд байгаа. За Баскучи бол зөвхөн кофений газар биш ээ. Энэ бол кофений урлаг, амьдралын хэм маягийг давхар харуулдаг бахан. Италийн алдарт Кафе Баскучи брэнд 3 сарын 20-нд Наадам центрт 2 дахь салбараа нээлттэйг гэж байгаа юм байна. Тэгэхээр жинхэнэ Итали кофений амтыг та илүү орой илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болсон байна. Таныг очиход шинэхэн уурсан кофений англин үнэр хамар цоргион өтгөн тослог хөөс нь уруул хүрэх мөчөд таны амтлах мэдрэхөө бүрэн сэргээж өгнэ. Халуун зөөлөн аманд тань удаа хадгалагдаж таны нэг хоромд Итали хүргэх мэдрэмжийг төрүүлэх учраас та очоо нэг үзээрэй. Шинэ салбартаа таныг урьж байгаа юм байна. Холбогдох улсын дугаар нь 70 1883 70 1883 сошиал хаяг нь Баскучи Монголиа гэдэг харахаараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Кафе Баскучи брэнд 2 дахь салбараа Наадам центрт нээх гэж байна. За хамтаагаа сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. За тэгэхээр ингээд явж исэн бах тий. Тэгвэл би хэд хэдэн юм асуумаар санагдаад байгаа. Одоо хүн ярьдаг л да юу гэдгийг тийм ээ төрөлхийн олдмол гэж нэг юм яриад байгаа. Энэ үнэхээр байх боломжтой юм уу? Нэг бол чинь цаанаасаа л одоо тэгээ заяагдсан тийм ээ. Одоо тэр төрөлхийн л тийм байгаа дээ штэ. Гэтэл явцын дунд сонирхол нь өөрчлөлтүүд юм болчдгоо. Одоо нэг хөсөндөө бидний ойлголтоор уруу татагдаад тийм ээ. Өөрөө уул нь бол зүгээр одоо анх төрөхтэй үед эрэгтэй үн сонирхдаг ч юм эмэгтэй үн сонирхдаг байж гиснаа. Уруу татагдаад солигдсон гэдэг юм ээ. Уруу татагддаг юм бол яагаад бүхэн уруу татдаггүй байгаа. Тий. Зөндөө одоо амар дарк юм ирч зээ юу. Зөндөө ингээд Монгол эмэгтэйчүүд ирчүүдэд зодуулаад нөхөр мөхөртөө зодуулаад ижиж өөрчлөгдөхгүй л байгаа зү. Тэгээ хүн би бол одоо жишээ нь хүнд зодуулсан ба шууд өөрчлөгдөе л гэж бодох байсан. За dark side нь яг ер нь бол төрөлхийн гэж одоо шинжлэх ухаанчид бас үздгийн. Эн чинь зөвхөн хүн төрөлхтөнд биш ахгүй юу? Амьтны аймаг дунд тэг хөхтөн амьтад дунд айгүй их юм ижил хүстэн одоо амьтад байна. Зөндөө байдаг. Одоо адуу мадуу тэг бид нар тэг 5% болоод гэсэн харах юм бол байгаа. Тэгээд олдмол гэдэг юм юунаас үүссэн бэ гэхээр нэгт бид нар нөгөө нэг хүнийг шууд хараад л энэ эсрэг хүсэндээ татагддаг гэж боддог харангуйтаа. Одоо чи намайг харуул та ижил хүсдэн гэж харахаар байна уу? Харахгүй шүү дээ. Харин харахгүй бас дээ. Тэнгүүд ингээд за Кена ингээд найз залуутай ээж тараа гэж бодчихснаа би үгүй гэж найз охиноо танилцуулгууд олцсон байна. Энэ би юм байгаа. Ингээд те би 10 жилдээ ийм охин байгаагүй гэл ярина штэ. Гэхдээ тэгээд тэр хүн намайг 10 жилдээ дотор юу бодож явсан яаж мэдэх юм биз дээ. Тэг нэгт хийж байгаа. Хоёр нөгөө нэг бас л нийгмээс болоод төрөнтэй над чиг ингээ өөрийгөө танихгүй олон жил явцсан байна шүү дээ. Зарим хүмүүс чинь нөхөр мөхөртэй болоод 30 40-төдөө өөрийгөө ойлгож хүлээн зөвшөөрж байгаа хүмүүс байна тий. Нөгөө олон жил өөрийгөө мэдхгүй дүрсгээд ч юм уу даав ижихэн шахалтаар ингээ явж явчаад дүүч мөчтөдөө за одоо болио. Өөрийнхөө амьдрья ч юм эсвэл гинт хүчтэй амар дурлаад нөгөө нэг найз охинтой болоод ч юм уу ижил хүсийн хүнтэй ингээ гэрлээд ямгууд хүмүүс хүүшээ нөхөр хүүхдээсэн цаачин бүр олдоод уруу татагдаад ингэсэн байна. Тэр хүний доторхыг мэдэхгүй байж ш тэгэл ярьдаг. Тэгэл нийгэмд чинь нөгөө олонх нь ингээл юу гэж ховж ярьж чинь тэр чинь л үний юм шиг тогтцдог. Тэгэл олдмол.
Тэгэл эдрийг ерөөсөө олдмол гэж яригадаад. Дураараа бүр цаанаасаа тийм ээ төрөлхийн юм баах нь штэ. Тэгвэл одоо би нэг юм асуул та бит юм зүйлээрээ хамгийн хүнд тусч исэн одоо тий доромж үг гэдэг ч юм уу тий. За тэг яагаад намайг ингэж байгаа юм болоо гэж бодож исэн. Би бас нeenийгээ битээ тгээсэ тий гэдэг үүднээс. Адилхан хүн шүү дээ бид нар. Бүр яриач дээл гэж бодогдчихсэн. Ер нь бол одоо угаасаа л анги хүмүүсийг амар гадуурхдаг нийгэм юм шүү дээ. Бүр үнэхээр үнэн. Тийм болохоор бүх ингээд амьдралын бүх жижиг сажиг одоо юмд нөлөөлдөг байхгүй амьдралын бүх хэсэгт бүгдээрнгийн дуртамал имзэлсэн юм байгаа. Зүгээр миний хувьд яг одоо би одоо ингээ 29 настай. Яг одоо эд хийж бүтээх нас минь шүү дээ тий. Тэгэд хамгийн миний их айдаг юм юу вэ гэхээр номер 1-т ингээд орон байрны асуудал заяа. Би хостой болоод одоо ингээ 3 4 жил бид хоёр хамт амьдраад амьдралаа босгоо явж гин. Гэхдээ би гэрлэх боломжгүй шүү дээ Монгол. Тэгэнгүүт би одоо бид хоёр байр авъя гэхээр нөгөө хос гэдгээр батлагдахгүй болоо байр авчихдаггүй заяа. За цаашлаад одоо байр түрээсэлж амьдрангууд түрээслэгч маань одоо байрны эзэн маань заваарсан ингээ гэрээс өвөл одоо яана. Эсвэл ингээд энэ нэг юм гэртээ байхгүй бузар гэд ингээд хөөчүүл яана гэсэн байнгын айц нь. Яаж чад би өмнө хөөгдөж исэн. Амьдралын наад зах хэрэгцээг хангаж болчих гээд шүү дээ. Тэгэл за тэр айц байна. Цаашлаад би нөгөө ажлаас амираад өгөхгүй ингээл ажлын газар би одоо бол магистрийн зэрэгтэй хил ус байвал байна ингээ явъя. Тэ хийж бүтээгийн гот одоо ажлын газраас авахгүй байх. За эсвэл арай гэж орчингууд нөгөө ажлын байран дээрх одоо хамтран ажилтнууд гэх юм уу одоо хамт ажилтдаг хүмүүсийн ховж эсвэл зүгээр үл тоох одоо хүчрхийл гэж байна шүү дээ огтгүй байх. Тэр мөрнөөс би ингээд амар айдаг байхгүй. Одоохондоо л яг ажил хийгээд ингээд болоод яваад байна. Гэтэ одоо хизээ нэгэн цагт тэгэл ингээл юу гэдэг нэг ажиллаа дуусгаал төсөл дуусгаал дараагийн ажил руугаа орох болгондоо би айдаг тий. Яана ядчаад нь би чи Монголд амар олон жил нээлттэй явцсан LGBT хүний ирэх гээд ингээ явцсан байхгүй юу. Би 21-тэй те телевизэд бас ингээ мэдээний сайтад LGBT хүний эрхийн талаар ингээ нээлттэйгээр 6 гаргаад ярьж исэн байхгүй. Тухайн үед одооных шиг бүр ийм нээлттэй байгаагүй. Бүр ийм залуудаа 21 22-т одоо 6 гаргаад ярьдаг байсан хүний эрхийн одоо ийм активист гэсэн байгаагүй байхгүй. Тэгээ би бүр ингээ багасаа жишээ 21-тэйгээс хойш ингээ нээлттэй явцсан намайг бараг зүгээр киногээ бичгэд л шууд гарч ирэхээр тийм нээлттэй байдалд үүссэн байхгүй. Тэгэнгүүт би тэрнээсээ л байнга айдаг. Одоо яана тэ нэг өдөр ингээл ажилгүй болол эсвэл ажлаас гараад огт мөнгөгүй болол гудамжинд гарах үдэ гэл. Дээрээс нь манай гэрийнхэн бол тийм одоо юу гэдэг хүмүүс шиг май гэд үгэх боломжтой хүмүүс биш. Өөртөө амар үр ширтэй өнөө маргааш аргацаад хүмүүс ихгүй. Би гэрийнхэндээ харин бүр ингээ санхүүгийн үед ингээл мөнгө дэмждэг. Гэтэл одоо банкын лим айцтай амьдраад дуудаж чинь. Тэгэхээр нийгмээс шахагдан гадуурхах буюу үл тоогдох байдал тийм ээ. Тэгээ дээрээс нь одоо гендер асуудал яригдах гэдэг шүү дээ. Анги хүмүүсийг ялгуурлан гадуурхах. Яа тэгэхээр та нар чинь цөөнх болчоод байдаг тий. Ойлгох хүн хийдий. Яг л энэ талаас нэг жоохон ойлгуулчих юмсан тий. Энэ хүмүүсийн дотоод зүтсэнд нь юу болоод байгаа юм бэ гэдэг үүднээс манай радиод ийм нэвтрүүлэг байдаггүй. Би нэлээд зоригтойгоор одоо санал тавьсаар манай удирдлагыг зөвшөөрөөд манай Ари маань зохиолч маань тий надад ингээд санал болгосон. Тэгээд би ярилцаад үзье. Би ихлэд ажилласан л та хүмүүс хэрвлэж авах гэсэн. Би одоо комментүүдээ бүгдийг хараад ингээд байж байна. Тэгээд энэ дээр яг бичсэн хамгийн гоё комментийг би уншаад өгье гэж бодлоо. За маш сайхан нээлттэй чөлөөтэй ярьлаа. Энэ хүнийг одоо олон хүн сонсоосоо гэж бодож байна. Гэт тэгж байна. Энэ дээр болохоор ингэж сайн ойлгохоор ярихаар ийм учиртай юм байна штэ гэж ойлгож байна гинэ. Тэгэхээр эндээс соёлын зорилго билж байгаа. Нэг ч гэсэн үнд ойлгуулж байсан та нарын дотор юу болдгийг тий адилхан л хүн штэ бид нар мах цуснаас бүрдсэн тий юу болдгийг бэ гэдгийг ярихыг хүслээ. Нэвтрүүлгийн цаг даанч богино байна. Хэрвээ боломжтой бол хойлоо тий одоо нэг 4 сараас ч юм уу ихад та нарын бэлгийн амьдралын талаар харин тийм уйлан секс ярина гэж ирсэн. Би ч яг нөгөө сексээр сая магистра одоо зөвхөн секс нь чааш юм бэ. Гэтэ ер нь одоо gender balance sexuality гэдгээр магистрийн зэрэгээс хамгаалчаад ирсэн. Тэгэхээр боломжтой бол дахиад надтай нэг тэр талаараа дэлгэрэнгүй сайхан ярилцаад өгөөрэй. Одоо хоёлоо өнөөдрийн хувьд бол та нар дотор юу болдгийг те яаж энийг өөргөө болдгийг яаж нэг зөв ойлгогдох вэ гэдэг талаас нь ойлгохтой ярьлаа. Тэгвэл цааш та дахиад нэг оролцохтой хоёлоо секс талаар зад яриа болж байна уу? Тэгээ. Хүмүүс тэгэл юу асуумаар байнас биччихгүй тий. Тийм штэ. Бас би зөвхөн яриад байхаас илүү. Тэгэхээр орох өдөр нь хоёлоо товолж агаад тэгээ сайхан
одоо сонсогч авч байгаа гэдэг ч юм уу тий. Тэр нэг талдаа би чамайг хайрлаад байгаа. Сонсогч авахаар нөгөө ойлгохгүй хүмүүс маань орж ирээд залгаад загнаад эхлүүл хойлоо тэрнээс хамгаалт хийж чадахгүй. Тэгэхээр нөгөө хүн чинь сэтгэлээ амтай шүү дээ. Тийм болохоор яхаа бэлдэж байгаа тэр талаар бол бас нэг дэлгэрэнгүй нэг удаа нэвтрүүлэх. Баярлалаа өнөөдөр урилгын маань хүлээн авч ирж тийм ээ. Зөрөгтэйгээр бас танилцуулсан энэ талаар анги хүмүүсийн талаар бага зэрэг ойлголт. Яг тэр энэ талаар ярина гэвэл хичнээн нэвтрүүлэх хийсэн ойлгохдохгүй болчиход байна. Тэр бага ч гэсэн ойлголтыг өгч нэг ч гэсэн үнд ойлгуулсан баг гэж бодож байна. Тэгээд цаашдынх нь ажил амьдралд нь илүү сайхан гэрэл гээдэ бүхнийг хүсье. За тэгээд дараад нь дахиад хоёлаа ярилцах бах тийм ээ. Баярлалаа. За баяртай. Сайхан амраараа өвөсөө. За энэ түрээ нэвтрүүлэг маань өндөрлөө студид хөтлөгч амын найруулагчаар ундрахнаар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утанаас уушгаа цэвэрлэлийн уушг цэвэрлэх хэм тургамлын төгс хосол кофлет мөн капе баскочи брэнд 2 дахь салбараа наадам центрт нэг гэж байгаа юм байна. Өнөөдөр хамтдаа байсан оролцсон бүх сонсогчдод баярлалаа. Орой сайхан өнгөрүүлээрэй.